За гişүүд өдөөс хойш мэндийг хүргэе. Энэ хаврын чуулган эхлэхээс бас эхэлсэн арч намын бүлгээс тавьж байгаа зарчмын асуудал, тэрний үргэлжил болсон бас ингээд үйл явц өрнөж байна. Яг энэ Улсын их хурлын даргатай холбоотой. Тэгэхээр гол учир шалтгаан нь сүүлийн 2 жилийн хугацаанд хамгийн тогтвортой ажиллах ёстой парламентын спикер одоо үндсэндээ 3 дахь хүнийхээ нэрэн дээр одоо сонголт Улсын хурл хилцэж байна л дээ. Тэгэхээр энэний цаана арчилсан намын бүлгээс тавьж байгаа яг үндсэн шаардлагын хүрээнд бид нар бас хуулийн төсөл өргөн барьчихсан байгаа. Хуулийн төслийн үзэл санаанд зөвхөн ганц заалт биш хэд хэдэн ингээд чухал зүйл заалтууд бас бий. Тэгэхээр энэ хүрээнд бас бидний хувьд бас нэг ярилцж хэлцэх шаардлагатай гэдэг ийм байр суурьас арч намын бүлгээс бас илэрхийлж байна. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь одоо яг сая танилцуулга хийгдээд шууд санал хураалт гэж байна. Тэгэхээр энэ дахиад одоо Улсын хурлын тухай хуульд маш учир дутагдaltaа 5 намын 126 гишүүнтэй парламентын даргыг сонгох гэж ямар ч хэлэлцүүлэггүйгээр асуулт хариултгүйгээр явахаар ингээд дэглэжсэн. Энэ гихт өөрөө бид нар асууж, ярьж, хэлж, захиж, ойлголцож энэ асуудал. Тэгэхээр яг энэ Улсын хурлын даргыг сонгохтой холбоотой, томилхтой холбоотой энэ процесс дэгдэр үнэхээр олон учир дутагдaltaа асуудлууд бас энд бий. Тэгэхээр арч намын бүлгээс яг энэ асуудал дээр яаралтай гормоор хуулийн хууль эрх зүй дэгийн ямар боломж байна, Тэмүүжин гишүүний хуулийг яаралтай гормоор батлах шаардлагатай гэж бид нар бас байр суурьтай байгаа. Тэгэхээр энийг бид нар завсарлага аваад энэ тухайгаа бас ярилцаж бас байр суурьаа нэгтгэх шаардлагатай байна. Ийм учраас арч намын бүлэгт хурдан даргалагч 3 хоногийн ажлын 3 хоногийн завсарлага өгөөч. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь бас энэ заавал нэг зүйлийг тодтогч хэлэх ёстой нь Бямбцогт гишүүн Улсын хурлын даргад нэр дэвшиж байгаа юм байна. Бямбцогт гишүүнтэй холбоотой ямарваа нэг субъектийн хувь хүнтэй холбоотой асуудлынд ямарваа зүйл байхгүй. Парламентод хамгийн олон сонгогдсон цөөхөн гишүүдийн нэг бас энэ ажлыг бас хийгээд явчих өрн дүүрэн боломжтой гэж олон гишүүн бас үзэж байгаа хаа. Гэхдээ энэ нь өөрөө энэ асуудал энэ чигээрээ явбал бид нэр зарчим биш хувь хүнд тааруулж асуудал ярьсан шаардлага тавьсан, улс төрийн шаардлага тавьсан ийм нөхцөл байдал орноо. Тэгэхээр зарчмыг зарчмаараа үүсэл гарлын асуудлыг тэр үндсэн шалтгааныг хэдүүлээд засаад бас Монголын парламентаа олон улсын дэг жаягт нь олон улсын парламентын арчлалын төлөө бас тэр онол номынхын дагуу хэдүүлээ хийж ажиллая гэдэг бас ийм зарчмын одоо хүсэл шаардлага ярилцах ёстой зүйлс байгаамаа ингээд таныг завсарлага өгөхийг хүсэж байна. За та бүхэн маань Улсын хурлын үйл ажиллагаа бас тасалдаад байна гэсэн ийм саналыг тавьсан баха. 3 хоног гэдэг маань их байна да. За Улсын хурл дах арч намын бүлгийн даргын гаргасан саналын дагуу ажлын 1 хоногийн завсрал өглөө.